За сайн байна уу? Энэ удаагийн маань уншлага хосын харилцааны тухай болон танд байгаа хайр дурлалын сүүдэр талын тухай уншлага эхэлж байна. Ингээд уншлагыг хүлээж авна уу. За сайн байна уу? Энэ бичлэгийг очих өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань уншлага 1 2 3 4 5 эдгээр 5 бүлэг. Тэгээд аль нүдэн туснаа сонгохыг зөвлөе. Ихэн бодож ихэн төлөвлөлөөд өөрөөсөө асуулт асуусныхаа дараа бол сонгох бол дэмий идэв шүү гэж хэлмээр байна. За тэгээд эдгээр 5 бүлгээс нүдэн туснаа сонгоно. Өөрийгөө хуураад бүх бүлгийг битгий сонсоорой. За групптэй бүлэг болгоныг үзээд цаг оруулж өгч хүмүүстээ баярлалаа. Би хүн болгоны комментиг уншдаг. Төдийлөө хариулах боломжгүй байдаг. За Facebook хаягийн тухай хүмүүс асуусан байсан. YouTube хуудаснаа пост дээр Facebook хаягаа оруулсан байгаа. Мөн хүн болгоны комментиг уншдаг. Төдийлөө хариулж чадахгүй байгаа ч гэсэн дараа нь асууж лавлах, уншлахаар дараа уншлахаар дамжуулан юуг мэдмээр байгаагаа бичиж үлдээж бас болно шүү. Тэг миний уншлагыг үздэг ийдэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд уншлагаа эхлүүлцгээе. Би ингээ уншлагаа шууд үргэлжлүүлээ явуулчихдаг учраас тэдийлээ цаг маяг тасалж тавьдаггүй. Тэднийг тавьж өгч хүмүүс маш их баярлалаа. Таслаад хийчихэр ингээ нэг юм хэмэл юм шиг санагдах юм уу надад бас өөрт маань хэцүү өөртөө. Шууд ингээ явцсан дээр юмсан гэж. За ингээ нэгдүгээр бүлэг үе энэ улаан балайг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс яасан бэ? За хайр дурлал атармаатай харилцаанд байгаа хүний тухай гарч ирж байна. За өөртөө ийм шинэ одоо ийм аяллаа хэрэгсэл авсан бол та зөв группийг сонгосон байна. Мөн ийм сав дэш харсан сав, одоо ундаас усны сав, аяг тавг, тийм сурал муултай ч юм уу ийм хөдөлж авсан бол та зөв группийг сонгосон байна. За аимшиг болон гунигийн өгүүлгийг сонсдог бол та зөв группийг сонгосон байна. Гуний өгүүлэг гэхээр нэг болсон явдал муудлын гунигтай хариуцлагатай юм шиг байна. За мөн ийм шажиндаг ийм хонх монготой түлхүүрийн ойсор юм уу, зүйлд гоёл юм уу, ийм олон ийм хэлхээтэй юм түлхүүрийн юм хөдөлж авсан бол зөв группийг сонгосон байна. За тиймээ саяхан та гадуур яг нэг тоглолт үзсэн байна, гадуур гарсан байна, орой юм анивчтай газар тэг гэрэлхтэй хүмүүс ингэ шуугсан чимээгтэй газар явшин тоглолт хийж болж байна. Ресторан, паб, лаунж гэж магадгүй эсвэл одоо гэрэл хурц мурцтай тийм газар байгаа дах юм. Би сайн мэддэггүй. За мөн саяхан та тэмээд ингэж амар ингэж захтаа чихчээ ингэж холихоор дөрөөл чих хатгаа ч юм ингэж чихээ ухмаар санагдал чих захнаад байгаа хүн бол зөв группийг сонгосон байна. За тэгэхээр уншлага эхлүүлье. Энэ уншлага бол ойлгомжтой хайр дурлалын уншлага байна уу. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс яг ямар байдалтай байна? Юу мэдэх хэрэгтэй вэ? Хараад өх. Ой, маш мундаг. За яг сэтгэл санааны байдал жоохон докторгүй. Эргэлзээ тэнэлзээ ихтэй. За гэвч энэ хөзрүүдээр бол таны ингээ зоос мөнгөний үйл, ажил үүс, хүмүүс хоорондоо харилцаа ийм зүйл нэг хэсэг айгүй юм та жожиг болчихсон, нийгмийн сүргээ тусгаарлалчихсан. Тэгээ энэ жоон сэтгэл готролтой байсан бол эргэл хэвэндээ орж эхэлж байна. Их өгөөмөр тусрахуугүй юм байна өөрөө.
тэрний аж хавьянд бол ерөнхийдөө эргээд ингээ хурдан сэргэлт авч байгаа. Өөрөө өөрийгөө одоо ингээ ойлгож шүү дээ. За би ингээ гонилаа суугаад шаардлага байхгүй байна шиг тийм үү те. Яг ингээд ойрын хугацаанд аялал зугаалга тоглолт ингээ гой зүйлүүд өөрөө чи хүрээлж байна. Тэгээд хайр сэтгэлийн хувьд бол шинэ учрал гарч ирж байна хонгор минь заяа. Энэ бол салсан саринсан харилцаатай байсан хүний тухай байна. Эсвэл тусдаа хүндий ингээ харилцаа тий. Хэсэг хугацаанд хоёрын нүүл ойлголцсон юм харилцааны тухай байна. Олон үтж байгаа учраас би ахаа хараад тий. Энэ бол нэг тийм За хүсэл мөрөөдлөө нэг л их бичээл, нэг л их ойрд хийгээрээд байгаа юм биш үү өөрөө. Тэгээ янз янзын энерги, аура, бясалгал одоо үзүүлж харуулах ч гэдэг юм ийм их зүйлүүдээр яваад байгаа. За дөнгөж эхлээд за яг бас удаагүй гэж хэлж болохгүй юм байна. Ер нь бол тодорхой хугацаатай харилцаа байсан энэ харилцаа. Өсөж дэвж ингээ ургаж соёлдог үе дээр ингээд үйл ойлголцол, гадны нөлөө, хэрүүл тэмцэл одоо тэгээд янз янзын юмнууд нөлөөлч гисэн гэж гарч ирж байна. За энийг бол ойлгоод өөрөө янз янзын байдлаар ингээл хүслээ бичээл, засал үйл хийлгээл, хүн амьтанд үзүүлээл заавал нэг хүний буруутан болгочих гол ингээд яваад байсан. Тэгээ одоо ерөнхийдөө нэг сэтгэл санаа давгүй болоод арай нэг гайгүй болоод гарч ороод ийшээ тийшээ яваал юм л та. Гэхдээ яг нөгөө хүн ч юм болохоор яах гэдэг нь мэддэхгүй. Гэт байгаад байгаа тал байна. Тэгэхээр цаашдаа яах ёстой вэ гэдэг чи асуудал тийм. Ажил улс хүн хоорондын харилцаа tajгүй. Наад бодож шаналаад байгаа юм чинь бол хайр дурлал байна уу? Хайр дурлалын тал дээр яах ёстой вэ? Тодорхой бус эргэлзээтэй тэгсэн мөртлөө ингээд сэтгэлдээ бол ингээ хайрлаад хүлээг нандинаад байгаа. Хүлийн зөвшөөрөөд байгаа. Энэ бол хайр, энэ бол бит хоёр балан мөхтөнгээд бас бууж өгөхгүй яваад байгаа юм шүү. За энэ дээр ингээ харж бол чи нөгөө хайртай хүн өөрөөр хүснээрээ байлах гал тэ ингээл уцаг үгэлтэй шиг араас нь ингээд тоглуулах гэдэг нь нөгөөдөг чинь тэхгүй байна. Тийм. Энэ хүнд бас гадны нөлөө байна гэж үзэж шүү. За энэ хүнд гадны нөлөө юу байна гэхээр ерөнхийдөө бас нэг энэ хүн чинь өөр юм гэсэн ертөнцтэй өөр юм гэсэн жамтай байгаа дээ шүү дээ. Жохон сэвтцсэн л юм л та хоёрын харилцаач дээр цаа ирж гэсэн. Жохон оновчтой бай, битээ өөрөөр хоосон дайраад дээ заяа. Тэгсэн болов ингэсэн болов гэж юм баримт нотлохоогүй суур үндэсгүй тэр хүнийг өрөөсө битээ тэгээд тэгэхээр тэр хүн чинь цолон л цаашлнаа гэж гарч ирж байна. Ялгаа юмд чи ингээд чи өөрийгөө нотлох гээд дайраад ах энэ юм дээр одоо чи тэгсэн байх ингэсэн байх гэдэг юм хандлага эргэлзээ тэн хэлцээ байна. Нүдээр харсан юмыг харсан гэн тийм үү? Чихээрээ сонссон юм бодит хэлэх хүнс байхгүй. Эсвэл ингээд бодол төөрөөд байгаа эргэлзээ төрөөд байгаа манан дунд ингээл янз янзын байдлаар хайртай хүн өөр хүнтэй байна гэж зүйлээд байгаа бол баримт нотлоход байсан нэрээ чи баримт нотлохоогүй. Чи өөрөөр хэд их тайраад байна. Өөрөөр хэд их бодоод байна. Тэгсэн мөртлөө чи өөр ингээд тэг хүлээгээд байгаа байхгүй юу? Энэ хүнийг өөрчлөлтийг, энэ хүнийг өөр болохыг тэгээд чиний нэг эсвэл яваад ирэхийг ч юм уу. Би бол нэг цуг байгаад байгаа юм алга. Ажил төрлөөсөө болоод тустаагаад гэдэг юм уу? Хэрүүл маргаан гарчаад одоо тустаагаад байгаа юм. Удацсан л тэг шаналал бухшаал айгаал. Тэг өөрөө бол би бол зүгээр хэлчихөө ингээм иргэн дээр. Тэг. Одоо нүү энэ харилцаа бол яг гэр бүл болсон хэмжээний харилцаа биш үү? За юу. Тэг чиний хувьд бол ингээ өнгөрсөнд байсан хүмүүс чинь ингээ чи харьцуулаад байгаа байхгүй юу? Нэг удаа, хоёр удаа, гурван удаа гэдэг ингээ чиний өдний харилцаануудаас энэ маань яг арай нэг юм өөр харилцаа юм чамайг арай тогтлуулсан гэвч одоо ингээ ямар ч хэдийн чамайг өөрөөр чинь байлгаж чадахгүй байгаа. Асар их айц төгшөр, асар их гуниг готралтай байлгаад байгаа харилцаа боловч чи одоо энэ харилцаа тустай байж байгаа хугацаанд чи өөр ингээ өнгөрсөн талбайтай байсан хүмүүстэйгээ холбоо яриад чат хүчээл зарим нэг хүмүүстэй одоо уулзаад яваад идэв юм уу?
ийм үзэгдэт ах юм. Тэгээд тэгчээ нөгөө өөрийнхөө өсснөр ойлгох гэдэг. Янз янзын биеийг дуудуулаад ч юм янз янз зөвхөн амьтанд үзүүлээд яваад байна. За тэнцүү байх хэрэгтэй. Аливаа юм дээр тэнцүү байгаас гэж үдээ. Энэ мэрэнд ерөөсөө хөөсний ялгаа байхгүй. Чи нөгөө хүнээ авмаар хүлээгээд авмаар санагдаад байгаа. Нөгөө хүний дийлмэр санагдаад байгаа. Өөрийнхөө байлгахмаар санагдаад байгаа. Чи өөрөө энэ хүнд илүү сайн ч гэдэг юм ийм байгаад байгаа байхгүй. Тэгчээ чи өрд нь ингээд одоо харилцаагүй болол энэ хүн чи ингээд жоохон яваад ч юм ингээл ийшээ тийшээ байгаад хоёр харилцаа хүн дээрээ ирэхэд чи ингээд өөр хүмүүстэй харилцаад өөр хүмүүсийг хүрээлэлж чамд байгаад байгаа байхгүй юу? Харилцаатай уулздаг ингээд ийм хүмүүс байна. Би бол тэг эсрэг үүсдэн байна гэж хэлнэ. Тэгэд яг яамаар байгаа юм те ингээд нэг юм өнгөч булчирхай жишээ юм биштэй байгаарэ. Аливаа юм тэнцвэртэй хэрэгтэй шүү. Чи яагаад янз янзын үйл хийгээд болохгүй юм? Яагаад янз янзын хүмүүсээр явж чиж байгаа юм гэдэг чинь бас ийм учиртай шүү заяа. Урд хойд асуудлаа зэрэг зэгцэлж сэтгэлийн нэг зүгт нэг үзүүрт байлгачиж дараа чи үйл бүтдэг чамтай штэ болно бол. Тийм ээ онгор минь заяа уул амар хөөрх юм а чи минь яана. Айгуу хөөрх юм. Тэгээ сахиусн дээр үлгэр домогдоход тэгээ одоо мөр ингээд сахиусны хийгөө бууж хэлтэй чамд бол ерөнхийдөө тэг яаж нэг гэхээр жоохон тэмээ яг ерөнхийдөө бол жоохон асуудлуудыг эргээр хүлээж авна. Чи ер нь юмыг амар сөргөөр харж исэн байх шүү. Бүх юмыг өөрийнхөө байлгах гад ураараа ажилт юм байх шүү. За бүх юм дээр өөрийгөө өрөвдөд идэг. Өрөөлийг ямар байгаа болоо гэдэг тал дээр өрөөсөө боддгоо юм биш үү. Тэгээ чиний юм бол уулын бүтдийн бүтэмжтэй ажил төрөл ийм юм бүтэмжтэй боловч энэ хайр дурлал харилцаа тал дээр бол ерөнхийдөө тийм чамд яг ойрын үед боломж гарч ирнэ. Тэр үнтэй уулзах ч юм уу, цугах ч юм уу, эргээ жоохон харилцаа чинь жоохон наашлаад нэг юм бичлцэх ч юм уу, тэ эсвэл уулзалтаа цуг байлцах ч юм уу. Ингээ эсвэл та хоёр хөдөө орон нуттай хоёр зайтай гол уулзаа зүгтээ байж магаад ингээ гой байхаар харагдаж байна. За энэ боломжийг ашиглаад хөзөр хөгжилж байна гэхээр хүндлэл, нэгний хүндлэл, халамж, магтаалын үг, урамшуулах энэ төр дээр ерөн жоох юм бодооч, анхаараач. Тийм өөрөө л зүг байх гал өөрөө л эрхэлэх гэл өөрөө л мундаг байгаал ингээл нөгөө хүнийхээ хэлж байгаа үг мөгийг жоох ойлгоорой. Хүн гэдэг юм чинь энэ чи бол өөр асар зүрүүд байгаад байгаа байхгүй. Жохон зөөлрөн заяа суулрын. Тэгээ ерөнхийдөө бол би чиглэл өгчлөө шүү дээ. Тэгээ шийдтэй дөрөнгөө энэ өөрөө сэтгэлээсээ тавиулж явж чадахгүй байхгүй юу? Чи өөрөө сэтгэлээсээ тавиулж явж чадахгүй. Тэгээ тэгсэн мөртлөө одоо юу гэдгийг өөрөө өсснээр байлгах гад. Ингээд нэг жоохон адармаатай зөрчилтөө байгаа юм байна. Цаагаараа. Наагаараа бол ерөнхийдөө ингээ хүн харахад хоёр бол ингээд хэвийн дүү юм шиг харагдчих. Чи хэвийн юм шиг харагдуулах гэж хичээж ийн гэж хэлье би. За хонгор минь надаа өөр энэ YouTube бүлгээ сонгосон хүмүүсээ эрүүл мэнд ажил төрөл яаж юм бэ? Зөрчилдөөн тий ажил төрлийн тал дээр эрүүл үүний тал дээр жоохон зөрчилдөөн мөн толгой их жоохон өвдөд байна. Үе нойргуудад байна. Заримдаа нэг янз янзын зүуд хар дарах стресстэй хоол ундын зуршилчин гинт эсвэл идэл гинт эсвэл багасаад байгаа тал юм харагдчихэ шүү. За тэгэнгүүтээ ажил төрлийн байдал энэ тэр юм дээр жоохон удаашралтай нөгөө нэг хийж байгаа юмнасаа кайф авахгүй тэгээ тодорхой юм тогтмол юм бас ажил заримд нь бол үнэхээр тогтмол ажиллалаа. Заримд нь бол нэг ажилтаа ингээ бүр удаан маа тэрнээсээ кайф авахаш болчихж бараг ингээ нэг юм дуртай дургу байдалтай байгаад идэм байна. Ажил тараас аюу их үл ойлголцол тиймэрхүү юм байдаг гэж харж байна. Юм удаашралтай нэг цаг нөхцөөсөн гараас юм гарахгүй. Ухаан санаач юм бол энэ ажил төрөл төр бол байхгүй л байгаа гэдэг юм ба штэ. Эрүүл мэндийн талын юм бол хэллээ штэ тий. Нэг сэтгэл санаагаа дагаад ингээд гинт хоол идэл эсвэл гинт хоолгүй бол өвтгөө болол тэгээл тэгснээ
Одоо тийж хэмэрнэ л гэсэн үг л дээ. Тэгээд мөн нойр болчихрахаа нойр энтер юм шиг бай шүү заяа. Стresснээс л гаралтай юм. Тэг ингээд цэлхийш дүүрээ гэж бид чинь цэлхийш дүүрээ ингээд байгаа талууд хараж чинь ийм стресс шүү заяа. Ажил мэжлийн дараа түшээ. Битүүний хэл ам нуу яана. Ажлын хамт олонны үнүүл боловсрол харилцааны тогтворгүй байдал ер нь бол жоохон хатуу матуу үгээр нэг хэлцдэг муухай аашилчдаг ингээ гис дүрс хийдэл ууралдаг мууралдаг юмуд байгаа. Энийг жижиг иймэрхүү юмудаа жоохон анхаараарэ. За юу. Шаал дэми юм шүү дээ ер нь. Уурыг уурлаж гаргана гэж бол байхгүй шүү дээ. Төвчих хэрэгтэй. Ер нь тэл төвцөн ууждаг шүү дээ. Тэрийг бас бодоорой за. Жаахан хугацаа орохоор юм байна үү. Эргээд ингээ ойлгоод эргээд эхлүүлдэл за тэгээд аливаа үүлийг аливаа юмыг хийж эхэлж байгаа бол жоохон хугацаа орно гэдэг сан сэтгэл чи яарад ингээд бүр ингээд сэтгэл чигээ бүх юм өөрөөр байлгах гэдэг бүх юм дээр яарч байна. Тэгэхгүй хугацаа орно заа юу. Тэгээ жоохон төрөв тийм их яарад гэдэг юм бол төрөвчлөл нэр өргөл мөргөл өрөхгүй юу. Энэ өөрөө чинь байдлаар бол нэг тийм айхтар өргөл мөргөл байхтай сүсгэлээд байгаа юм байхгүй. Босон болов уу амьтанд үзүүлж харуулж яваад баахан өөртөө зардал гаргаад байгаа болох ш. Яг нэг заримдаа дээртэй заримдаа зүгээр л дээ. Оол нэг хөөрхөн хүнээс дутах юм алгатай өөртөө чинь. Жохон юм яг өндөртэй юм да тий. Жохон царайлэгдүү юм шөөрөө тэгэд бүгдийг дийлэлээдэг гэж бодсон. Эсвэл гоё стилтэй юм уу? Нэг жохон олон донд юм жохон тэнгэртэй гэж хэл. Би бол ханийн тэнгэр гэж хэлэхгүй шүү. Олон дундраа ингээд нэг юм хөргөн юм царай зүс би мэдлэг оюун боловсрал одоо юугаар идэв ялгарчаад идэг давуу энергитэй л юм байна. Жохон би гэдэг өндөр юм жохон үзэл суртахуунтай өөрийгөө жохон өвчлчээд байгаа тал байгаа тань өөрийнхөө зөв байлгах гэдэг ингээд дайр төвчлээд байдаг тал байна шүү. Тэрийг ойлгочихсоо энийг өөр хүн амьтыг хэлэхгүй шүү дээ. Ер нь бол хүмүүс ууч юм өндөг шүү ууч сайхан шүү л гэхээс нүүрний чаал нурууны чинь цаана юу ярьж байгаа чи мэдэхгүй байхгүй. Тийм ээ нэг хэсэг бүр амар нэг утарч ирсэн бол одоо л ингээд ирүүлээд аюу гоё болж эхэлж байна. Окей тийм ээ чи өөртөө сэргийлт хийж чадчихсан гэдэг чинь бол мундаг байна л гэсэн үг шүү дээ хонгор минь. Чам тийм сайн хэл мэдээнүүд орж ирнэ гэлзээлэн гоё. Шин танилыг өөр шин найс нөхөд ингээ гоё юм бууж шүү заяа. Тэгэхээр энэ болгоно гоё эргээр хүлээж аваарай. Илүү азтай гэж өөрөө бодож өрөөж яваарай заяа. Хүмүүс бол эцсийн үр дүндээ сайн сайхан болохоор л харагдчих байна. За тэгээ нэгдүгээр бүлгийн энэ хүртэл ингээд уншаад байлээ. Тэгэхгүй бол тэгээ чи минь ингээл үгүй мөггүйгээл өөрийгөө өмөрөөд ах юм. За хоёрдугаар бүлэг буюу энэ харандаг сонгосон хүмүүс уншлагыг эхлүүлье. Энерги шалгалтын эхлэл. За энд ч мөр жигтэй амар гомдол ороод ирэх гэж байна. Хүндэлдэг хайрладаг те эрхэм чухал найзлдаг нөхөлдөг хүмүүсээс амар гомдмор үг сонссон амар гомдмор хандлага хараад жоох ингээ хямралтай яг ингээ байгаа бол та зөвгөр биш сонгосон байна. За өөртөө юм шин зүйлд сахиус ирэх мөрөх одоо те энэ хамгаалт авсан бол зөвгөр биш сонгосон байна. За тэгээд мөн тал усан амтан загаас мөн ер нь тэжээвэл амтан тэжээж байгаа шинээр аваад удаагүй байвал та зөв өөр би сонгосон байна. Тэнийг ойр тийм аянга цахилгаан гал мал иймэрхүү юм тохиолдсон ч юм уу амар хүмзүүд нөрөөрөө харсан бол та зөв өөр би сонгосон байна. Амар цочонтой болсон бол зөв өөр би сонгосон шүү заяа. Энд бол масар том юм сэтгэлийн гомдлын тухай уншлага байна. Амар хүнд юм сэтгэл зүй яваад байна.
болсон. За өөртөө шинэ өмд даагуур өмсгөлж хэлний өмд гутал төрсийг тий шорт юбок ийм худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. За энэ групп юмч шууд уншлагын эхлүүлчихё гэт ойлгомжтой. За юунаас болоод хомдч байгаа манай 2 дугаар группийг сонгож байгаа юм. Нэ. За одоо ингэ сонсороо за. Бүх зүйл дээр ингээл чийл төлөвлөөл, чийл хийгээл, чи өөрөөл, чи ингээл үнэхээр ядарчжээ. Сэтгэлч айгүй удаа өвдсөн байна. Асар удаан хугацаанд твчсэн байна. За тийм үү асар удаан хугацаанд чи ингэ зүтгэсэн байхгүй. Гэрт орол юм гадаа гараал хэр тэгэл гэрийн ажлыг зохицуулна, санхүүгийн ажлыг зохицуулна, ажилд өргөлж хийн. Амьдрал ингээл хажуугаар нь хүн болгоны аашарын шиг хүн болгоны янз янзын дураараа ажилласан авирыг ингээд тисэж явсаар байгаа чи үнэхээр ядарч байна. За яг чамайг ганц тогтоож байгаа юм төлөвлөгөө байна. Энийг ингээд тэрийг тэгнэ гэсэн юм төлөвлөгөөнүүд байна. Тэр яач эхлүүлээд явж нэг үе бодвол харьцангуй жаахан дээртэй заримдаа жаахан ингээд өөрчлөгдөд байгаа ч гэсэн чиний ингээд төлөвлөсөн тавлсан цаашдаа хийн гэж бодоод байгаа зүйлүүд чинь ингээд ерөнхийдөө эхлээд их байгаад байгаа учраас чи энэ гомдлыг бол ингээд тесвэрлээд ингээд өргөлжлүүлээл явж байна. За өөрчлөлт орж ирнэ. Чиний амьдралд өөрчлөлт орж ирнэ. Хүн тачаанаас чи сална. Өөрийгөө хайрлах суран заяа. Амар их сэтгэлийн шарах болон биеийн шарах. Бодол сэтгэлийн шарах, биеийн шарах. За усан төчиж идээгэн, усан мөргөн байгалаас ирчин минийэр гамн гүжирдэг гүтгэлийг одоо чи шийдвэр гаргаж чадахгүй юм. Энэ бол бас л амьдралын харилцаа юм да. За амар их бие болон сэтгэлийн шарахыг үүрж байна. Үнэхээр хүн байна гэж хэлсэн заяа. Одоо нөө сэтгэлээ идэж дуусаад наа чинь биеэ идэх тал руугаа орсон байхгүй. Тэгээд байгаль харна ерөн жоохон бяцлах нь юм чи удаашралтай чи юм амар юм хүлээнд байгаа. Хасар их үрзээр, хасар их асуудал, эсвэл хасар их хийлам, хасар их гүжирлэг гүтгэлэг, эсвэл хасар их одоо тий хайртай хадмууд одоо ерөн төрний хүмүүсийнхаа юм доромжлол дотор ингээ хүлээт байна. Тэг яагаад ингээ хүлээт байна гэвэл чи яагаад одоо л шийдвэр гаргаж яваагүй ингээ өөрийгөө золиод исэн бэ гэхэд чамд ингээ нэг тиймээ ингээл яг яваад очихор ч юм ингээл ингээ чи ихээр ах トゥ угаа зовоохгүй аав ээжигээ зовоохгүй ингээл болох нь бүтээн одоо жижиг шааж өөр ширний асуудал тэгэл одоо юу ис байх вэ тэг хүний амьдралд ийм юмнуудаасаа болоод ингээ эндээ зуралтай л энэ чигтээ ингээл байгаа юм бэ. За гэтэл яасан бэ гэсэн чинь нөгөө хүн чинь болоод үү чамд өрөөсөө нэг юм хөөрхөдөө энэ хүн ингэж зүтгээд ингээд ахгүй нь зүгээр нэг байх ёстой л юм чиний хийдэл юм гэсэн юм хандлага байгаад байна. Тэгэл чи минь ядарсан байна, шахалсан байна, хүнд байна тийм ээ чамайг ойлгож байна заяа. Амар их зөрчилт, амар их доромжлол, өөр ширний асуудал ингээ нэг юм амархан болчих болох зүйл биш байгаа байхгүй. Бүх юмар ингээд холбоотой болохоор тэний чи аажим цаг хугацааны ирэхээр хэлээ солино шүү дээ янзлан заяа. Өөрчлөлт гарч ирнэ энэ амьдралд чи эерэг талын өөрчлөлт гэж би хэлнэ. Заяа. За тэ 2 дахь бүлгийг сонгосон хүмүүс ажил эсвэл мэдээж. Мөнгө төгрөг бол одоо нэг тийм өртнөх шиг биш байгаа ч гэсэн яг хойсонгоо тавгүй шүү.
За үе сайжрал үе муудал ингээл янз хэлбэлцээртэй л байгаа юм. За өглөөг авлага өөр шийдэх асуудал бол ерөнхийдөө алсуураа зэгсэрчнэ. За яа. Сэтгэл төвшин чиний бүр ингээд юмд эрүүл мэндийн талаас санах хойч айгу муудсан байна гэж хэл. Нэм тогтоох санах хой энэ төрч айгу их муудсан байна. За өөрийгөө бүр ингээд зүйл бүрээр хэлдэг, өөрийгөө муухайгаар ярьдаг, өөрөөдөө ингээд би азуу би тийм би ингээд миний юм бүтгүй хүүдээ хүүрээ гэл одоо юу гэдэг өөрийгөө амнаас гаргаж байгаа үг мүгээс бодноо. За юу өөрийгөө тийм муу мухаа үгээр харааж өрөөхгүй. Өөрийгөө хараадгүй мөн тийм хараал өрөөлөө үг амнаас уурсахгүй. За юу санах хой муудсан байна. Өөрийнхөө заяа завгийг ер нь жоохон сэвтэйгээд байна. За тэгээд хайртай хүний чинь гэх юм уу тэгээд хайртай гэж хэлэхэд би чи хар за дотор ч юм уу харж байна уу? Эсвэл нэг хайртай чинь шиг бас нэг юм хүнд орж ирж байна уу те хайртай гэдэг үг. Хань нэг хэлдэг үг. Хамтран амьдарч байгаа хүн чинь таны үед ирхэн мөн гэх юм. Нэгэн цонголт хийгээд энэ нүртэл явцсан хүн чинь тий болвол нөгөө хороо үгээр хатгаал доромжилдаг, хэлхий мухагаар хэлдэг, даралдаг, дээрлэгдэг, дарангуйлдаг. Энэ зам нь бол өөрчлөгдөхгүй. Цаг хугацаа л алдаад байна. Та бол цаг хугацаа сэтгэл зүгэл гэмтэйгэл хүнд байгаа танаалагч гарч ирж. Гомцон гомдол тайлагдахгүй. Та ч аим хөөрх юмаач аваас нөгөө ингээл амар төгшин байж байгаа нэг гинт ингээл гоё ааш гаргаж марахаар тэрэнд нь хитгэчих юм аа. Тэгэл амар гомдчихсэн ч гэсэн хүчээр ингээл мартцсан юм шиг хүчээр тайвширсан юм шиг цан гаргаад байгаа. Би чи ингээд сэтгэлийн буглаанаас ч алга болохгүй шүү дээ. Одоо ингээ ой тогтолт ч юм уудчих шүү дээ. Эргээд ингээд дурсаар дандаа сөрөг юм орж ирж байгаа. Нэг юм сайхан юм, нэг юм гоё юм байхгүй. Тэг угаасаа тийм нэг юм гоё сайхан хүнийг хайрлаад халамжлаад магтаад урамшуулад ингээм хамтаа зүтгэж хүчтэй хүн туучсан юмгүй л үгүй. Зүгээр асар их манан бодон дотор өөр юм ингээд учир зүгөө олох хэрэгтэй, замаа олох хэрэгтэй. Хэдий хэцүү байгаа ч гэсэн өөрийнхөө сонголтыг хийгээ шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Өөрийгөө бодох цагчин болцсон байна. Хороод л хийдэг юм ууж юм шүү. Зүгээр наад нэг байгаа юмд өөрийгөө хориодох шаардлага байхгүй. Алсуу наадаа зүгээр зэгцлээд болчих заяа. За тийм ээ таныг хамгаалдаг. Таныг ингээд үе удам дамжиж хамгаалдаг үгдээдээс тэнгэр оршихуу гэж юм байдаг гэдгийг санаарэ гэж харж ирж шүү заяа. Зүүн бэлэг мэлмээ оюун чи ингээд хэсэг хугацаанд асар хэцүү байлаа. Одоо бол тийм биш ээ. Чамаас шалтгааллахгүйгээр энэ уншлагыг үзүүлж гинэ гэдэг чинь өвгдөөс чамайг хамгаалдаг хүмүүс үүгээр дамжуулан надаар дамжуулан чамд төлөвлөжээ гэж би ойлголоо. Ганц амьдрах амьдралдаа өөрийгөө жаргаж амьдран заяа. Ингэж гомдож гоцож бодоо бараг уулгаж байгаа сүлдэг гөлдөгөөд юм сэтгэлзээ юм хүнд чулуу дарсан юм шиг буглаатай мэдрэмжтэй гараад гүгөөд явчих газар байхгүй ойлголцоод ярилцаад ингээд сэтгэлээ хөдөлж ихээр наадах ч мөр сэтгэлийн гүнээсээ гарахгүй асар удаан хугацаанд тээгдсэн гомдол байна. Энэ гомдлууд бас тийм ганцхан чам руу ингээд чиглээд байдаг юм нэг биш олон хүний асуудал байхгүй тийм нэг биш олон хүний асуудал өөр хүүхдийнхээ бурууг ингээд хэлчихгүй найс нөхдөйгөө буруу үйлдэлийг чи болооч гэж хэлдэггүй хөгжийн дэврэгж байгаа юм шиг юм хүмүүс нөхдүүд их байд юм байна. Тийм. Нэг би бол ингэж хэлнэ. Наад хүн чи яагаад өөрчлөгдөхгүй вэ? Наад хүн чи ингэж юм хэрнээ хүн чи өөрчлөгдөхгүй. Угаасаа өдөө болтол өөрчлөгдөхгүй биш. Та хоёр одоо ингэж хамгүй олон жилийг амьдрал зориулсан байгаа хугацаах юм. Ингээл олон дүр гаргаал чи амар тасч байгаа юм байна. Би бол хадан завсар халуур хавчуулагдсан халууны зүлзэн хөрхий гэж хэлнэ. Ивэ минь л гэж хэлнэ. Олон дүртэй. Ингээд яг учраас болохгүй хэцүү байхгүй. Нууцсан бүхнийг ингээл харцсан ил болцсон. Ингээл амхандаа өөрөө сэтгэл дотор нуухын төвчгийн хүлээхийн ингээд хавчуулагдсан хоёр амны голд яаж чадахгүй үйл ингээд суучлахгүй босоо зогсоогоор ингээд өөрийнхөө хийж болохгүй өөрийнхөө сонгож болохгүй тэг ямар нэг юмнаас юм айцтай энэ хүн ууралж холоо яачих холоо ингэж холоо тэгч холоо гэсэн
юм айцтай. Удаа авчижээ. Өөрчлөлт хэрэгтэй заа юу. Энэ гомдлын цөхрөл энэ бүхэн чинь өөр хэмнэ сэтгэл гэдэг юмт чинь бас өвдөд удцсан байгаа байхгүй. Одоо ингээ бие эдлээ шүү дээ чинь. Одоо зүгээр эсвэл тэртэй дарамжлуулаад зөвхүүлээд байгаа юмнуудтай харахгүй юу. Ийм тэгэхээр хүний гэсэн шидөр нийлээ дуртаагаараа хараад зөвхөө дуртаагаараа авирлал бүр залхацсан байгаа байхгүй. Тийм төлөвлөсөн юмнууд чинь энэ жилээс аюу гоё юмнууд төлөвлөсөн байна. Эдний гоё хөдөлгөөн өөртөө ич хүч асар их хүч алдчихээн. Тэгээ асар их яах учраа болохгүй юм тийм нэлзээ. Яг нэг урсгалаараа ингээд нэг л юм хэвэн амьдралтай байгаад байна. Чим нөөрөө жарганаа эхлүүлнэ гарч орон заа юу. Тэр хүнд таалагдаж биш өөртөө таалагдаж амьдрсаа юу. Тэр хүмүүсийн ар гэрийнхэнд биш чи өөртөө таалагдаж амьдэр. Тэр хүмүүсийн найз биш чи өөртөө л таалагдаж амьдэр. Би бол тэгж хэлнэ. Өөрчлөлт гарна заа юу. Хаад жаргал гэр бүл хамгаалан тайван байдал байна. Ер нь бол би бол та хоёр бол ерөнхийдөө болох тал дээр бодоод явуул яаж ийна л. Эсвэл энэ хүнийг одоо өөрчлөх гэж үз. Энэ хүн бол өөрчлөгдөхгүй би гэдгийг хэлье. Тэгээ чамайг тийм амархан тавиа явуулаа салгачих унж биш юм бэ? Салчих унж биш юм бэ? Чийж бас шууд ингээд гараа явчих чадахгүй юм. Тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй болоод. За ер нь бодоорой миний хэлсэн үгнүүдийг заяа. Өөрийгөө зөв шаардсан гэж байх. Жон гоё юм жаргаж маргал та. Өнөр хайрлуулах мэдрэмжийг ингээ чамаа гэрт ороод юм гадаа гараад явах ирэх болох юм үед чинь ойлгох хүнийг амар хэцүү. Сэтгэл зүйн байдал ч айгүй хүнд агуулах мөрийг айгүй хүнд болж байна. Гэхдээ зүгээр сайхан болно. Сансан бодсон дөө. Аливаа юм ажил үс бүтээл 10 цаас чинь дэлгэрээд ирэхэд бас нэг өөр болоод ирэх л бах та. Хүний барыг хараачихгүй байгаад байгаа болохоор тийм тааруул сэтгэл зүйн тааруул тэр хүний хил амнаас айж сэтгэл зүйрсэн тааруулж худал хуурмагийн залм ихэн дунд нь ингээд өөрийгөө золж амьдрахаас ядарч байгаа илүү дээ. Хазаас ахуус хамгаалт хэрэгтэй хүн байна. Заа юу өөрт чинь аливаа юм дуудах тийм эрг энергитэй юм хэрэгтэй хүн байна. За. Ерөнхийд бол эрүүл мэнд ажил төрлийн энэ төр юм чи хэлжлээ шүү дээ. Өөр юм хийж байгаа хгүй. Тогтсон юм биш гэсэн бүх юм. Өөрөө л энэ асуудлыг өөрчилж, өөрөө л энэ асуудалтай тэмцэж эхлэхгүй бол гайхамшиг газар дээрээс босоод ирэхгүй. Зөө зориг гаргах өөрөө чадахгүй ингэ яваад байна. Эхлүүлээд үз хэмээр байгаа юм хийгээд үз. Мөн байна уу биш үү өөр юм гэдгийг ойлгочих шүү дээ. Наад нэг хөдөл хөрмө гутаанд амжилттай хэр удаа тийсвэтэй. За ингээ 2 дугаар бүлэг үзсэн хүмүүстээ баярлалаа. За ингээ 3 дугаар бүлгийг эхлүүлье. За энергийн шалгалт шүү заяа. Ой. Уруулд орж ирж байна. Мэдсээрэж хүмүүс нуусч яа гинэ. За. За 3 дугаар бүлгийг сонссон хүмүүс юу вэ? Яасан бэ наа? За шил шаазан гэрэл энэ төр хагарсан гэж үзэн заяа. Гэрэл мэрэл хагараалгаа. Гэрэл унтарчдаг шүү дээ. Асаа бол ламп шатны төлөө. За шил шаазан хагарсан. За чи бүр ойрд ингээд бүр унтчих чадахгүй, байрлах чадахгүй байна. Шинэ ор хүнжлийн даав юм уу, шинэ юм бүтээл юм худалдаж авсан бол зүгээр би сонгосон байна. За. Тэгээ мөн бас одоо энэ
За ерөнхийдөө ийм шин үзэг бал өөртөө хит худаг шин ийм эрттэй зүйл юм үзүүртэй зүйлсийг худалдаж авсан бол та зөвөр би сонгосон байна. Ор хүнжлийн даав худалдаж авсан, шин бүтээлээ худалдаж авсан. Магадгүй дэрний удын цагаан эргэлтэй холбоотой юм худалдаж авсан байна. Мөн тоогоос сольсон юм шин төмпөс аваад сольсон байна. Нүд их аргаж өгдөг байгаа хүн байна. Үй дотор муухаараа даралтч илбэлцээд байгаа юм уу? Дотор муухаараа байгаа байдалтай байна. За ингээд хэрэг шувуу байгалийн гаралтай амьдтай ингээд байхцгийг ингээд хэрэг гоолаад байсэл янз шаас гасгасрал юм шувуу шазганы хил ирээд байгаа хүн байна. За энэ уншлагыг ер нь эхлүүлье. Энэ уншлагын дээр нөхөрлөл ойр тойрны таньдаг мэддэг хүмүүс чинь мэдсээр байгаад нуусан та уруул тамалсан гэж гарч ирж шүү заяа. Уруул тамалсан хүмүүс уучлсан уучлах гэдэг юм уучлыг эргэлцсэн юм уу? Нэг удаагийн уруул биш байдаг. Энэ маань. За 3 дахь биш авсан юм шиг. Надад дэмжүүлээ. Хэлж байгаа юм унш үзье да. Хоронтой шамлал, стресстэй, тухандал. Хоол амчаа бүр сэрвнээ төвчж байгаа. Йоо. Сэтгэл санаа бүр хуг, нуурам, унс болжээ. Яна онгороо. Энэ аимшигтай уруулт бүр ойрхоноос ирсэн тий. Нэг удаа уучлсан, 2 удаа уучлсан, 3 удаа уучлсан гэж. Нэг ба түүнээс олон удаа уучлсан. Одоо чи эхлээд нэг уучлж бол дахиад уучлах шаардлагатай болно л гэсэн. За сэтгэл санаа энэтэй холбоотойгоор урам уурсан, амар хүнд мэдрэмж авсан. За энэ яасан бэ гэхээр юм ойрхны танилтал, ойрхныхоо хүрээл дотор ингээд танаа хүн чамайг гурвсан гэж хэлсэн заяа. Тэгээ тэр хүмүүс эргэн тойрны хүмүүс ингээд өөр хүнтэй харилцаатай байна, өөр хүнтэй босон гэдэг мэдсэн мөртлөө чамайг хараад юу ч хэлээгүй ямар муухай хөгийн юм бэ. Тэ ингээд зүгээр л эргэн тойрны ч хүмүүс энэ яах нь энэ тэнийг царайлаад мэдэхгүй байж эхэлж хараад байжсэн. Энэ ингээд урт хугацаанд үргэлжлэсэн байгаа байхгүй өөрөө чи ингээд хуурсан хулгцсан одоо тэ өөрөчийн дөрмжлсэн энэ асуудал маш урт хугацаанд өнгөрсөн. Энээс болоод сэтгэл зүйч мөр докторгүй болсон байна. Тэг юм болгонд ингээл өөрөө чинь буруудгаал чин чамаас болсон юм болгонд ингэсэн тэгсэн. Өөрөөсөө ингээ буруу юм хийсэн гэдэг хүлэн зөвшөөрөхгүй зэ аимшигтай. Тэг энээс болоод чи ингээ сэтгэл готролд орж эхэлсэн байна. Хүндэрч эхэлж байна. Бүр ингээд яах учраа болохгүй. Тэгсэн мөртлөө энэ хүнд маш их хайртай гэдэг өөртөө итгэсэн. Тэ энэ хүнийг ухаараас ойлгосоо гэж юм. За энэ хүн одоо болохоор мама минь ухаарч ойлгохгүй. Тэгээ танаа хүнд бол яа хөцөө нүгад унчлаа. Өөр хэдий сэтгэл дотроо нөгөө нэг гоё болоосай, сайхан болоосай, өөрчлөгдөөсэй, миний хайртай намайг хийсэй л гэл ингээд. Тэ нэг удаа уучлсан, 2 удаа уучлсан, 3 удаа уучлсан. Яг бодож байгаа маминдаа сэтгэл санаагаа бодвол ингээ хуураад байгаа хгүй. Өөргөө сэтгэлээ битүү урцаа юу. Сэтгэл готролд ороо суугаад энэ өөрийгөө өрөвдөд. Үгүй штэ хангар минь чамаас болоогүй штэ энэ зүйлд. Яагаад чи энэ болгоныг ингээ чамайг зэмлсэн, муугаар хэлсэн. Чамайг хараан зүгсэн ийм юмд ингээ нэрэж надад байгаа. Нэрэж надаас үлдсэн юм болов. Би л бараг өлегтэй байсан бол гээд ингээ тэр хүний зүг болгоод өөрийгөө буруу та сурцсан би. Буруугүй гэж яа ингээ буруу юм болоо сурцсан. За тэгээд хамгийн аимшигтэй нэгэн тойрны хүрээл дотор ч бүгд мэдчихсэн. Юу нь бүгд гадралж байгаа. Тэгээ нэг биш удаа тохиолдсон учраас өмнө л хүмүүс мэдчихэ. Тэгээ чамаа ингээ юу ч болоогүй юм шиг зовоод ингээ байж ахт чинь хин ч ойлгохгүй шүү дээ. Хин ч ярилцахгүй. Хин ч одоо хөөх юм энэ хүн штэ энэ ч өвддөг махтай гэдэг. Энэ хүмүүсийн амьдрал тийм юм тохиолдвол эдгээр шам шиг ингээ тэсээд шалаа суужахгүй дээ. Аим шиг юмуд. Бяцлагал мэслгаад гэгэрэлтэл төвлөрөөл байна. Бяцлаад иргүй. За хамгаалт хэрэгтэй шүү заяа чамд минь. За тэгэхээр би давхар биш магадгүй гэж гарч ирж байна.
ийм аим шиг зүйлүүдийг чамайг хаяа авсан, чамайг урвсан, чамайг хуурсан энэ аим шиг зүйлүүдийг үзэж байгаа хүмүүс эхлэн бие давхар байх, эсвэл нэлээд хөвгттэй үлдсэн ийм хүмүүс байна. Хонгор чим бяцлагаа төвлөрж байна. Тэ зүгээр хүн дандаа ингээ ядарсан, дандаа зүдэрсэн, дандаа гэрч суугаад, дандаа жирэмсэн, эсвэл дандаа нэлэх биетэй байхгүй. Яасан муухан өөдгөө юм те. Гой сайхан цагтны ячаад. Чи бүр ингээд аим готролд ороо яхаа мэдгүй хэцүү байгаал. Тэмээ чамаг бурхан ингээд харж хандан за энэ ертөнцид аз ивэл ярина. Уугад ингээд тарлуулаад ичтэй. Тэм муухай юм бэ. Нэг муу одоо миний юунд ингээд хүсээ алга байхгүй. Энэ ямар айлын босгод орсноос бодож явмаар л юм байна. Эцэг гэх нь бол юм биш тийм биш гэдэг ах юм байхгүй. Энэ хүнд байгаа энэ олон удаагийн давтамжтай энэ завхаарл хуурам эхлэл хотлоо байдал чамаа ингээд хаяа авчиж байгаа ч юм уу те. Амьдралд ингээд үүс тохиолдол энэ хүн ингээд ачаал тарамтыг үүрдэг. Ийм байхаар муухай Зөөл зүрх сэтгэлийн шаарах чи бол сэтгэл хөдлөлийн гүн хэлбэрт орсон байна. Энэ үнтэй суун амьдралаа цааш нь үйлчлүүлнэ гэдэг бүр итгэлж байхгүй болчих. Тэгээд угаасаа бас хараад хүлээгээд байна уу? Тийм хүртлээ. Одоо явж исэн гэсэн хугацаанд энэ үнтэйгээ байж чад энэ асуудлуудаа дууссаны дараа ингийн гэж гэдэг юм уу бодсон байгаа л юм шиг үнэтэй. Тэр юм чинь бодлооч юм болохгүй хонгороо. Тийм амархан болчих юм биш. Тэр хүн өөрийгөө л бодож байна. Энэ хүн чи яаж яхад яасан ч их асуудалтай явдаг. Яасан ч их завгүй зайгүй чамд цаг зав гаргадгүй юм. Тийм. Ажил төлөнд бүтэмж бод. Хүн юу юм оролц ороо гарч байгаа юм яаж ажил төлөнд бүтэмжтэй байх. Чин үнэнж хайр чин үнэнж дурлал, чин үнэн гэдэг юм чи айгүй хөсдөг юм аа. Амлалтандаа хүрэх. Тэгээд тэр хүний амлалтандаа хүрээсээ, амлалтандаа байгаасаа, төлөвлөсөндөө байгаасаа, хэлж ярьсандаа байгаас үнж гоосоо гэж хүсдэг юм байна. За тийм байгавал хонгормч үнэхээр хэцүү байгаа. Яг учраа олохгүй байгаа бол тийм ээ. Засал үл хийгдэх цаг нь болчихжээ. Ямар нэгэн зүйлд ингээд нэг юм сүсэг бишрэл багтаас юм уу эсвэл буруу хүмүүсийг сүсгэлж явснаас болоод бас нэг юм шийдвэртэй байдал гарахгүй цаг цаа эдгэнсэн мөнгө төгрөгөөрөө тоглуулаад явсан байна. За энэ дээр харж байгаа бол энэ хоёр үзэр ижил бүтээгдэж байгаа байхгүй. Яг хоо жоохон санхүү мөнгө төгрөг гарна өөрийгөө өөрчлөн өөртөө цаг цав гаргаж шүү. Заа дандаа юм яндарсан зүтэрсэн байгаа таахгүй. Энэ сэтгэл готролтой хоёул тэмцэн шүү. Тэгвэл энэ сэтгэл готрол чамайг нэг шиг бүр өндөлөхгүй. Одоо ингээ өндийгээд байгаа юм шиг боловч чи ингээд юм хүрээлэлч байхгүй, найз нөхөдчгүй болцсон юм уу? Гараа ороо явъя гэхээр явах газаргүй бас ингээд гэхээр ингээд чамайг ойлгох хүмүүс чалаа. Бол чамайг бүр найз нөхөд хүрээлэхгүй болчихчихлээ. Юм шинэ хүрээл бүтээн. Шинэ хүрээл бүтээхдээ ямар хүнтэй нөхөрлөн тийм байхын сондоо учраас гоё эерэг энергитэй, эерэг юм ярьсан. Хүмүүжлтэй гоё хүмүүстэй нөхөрлөлөө юу. Энэ амар чухал энэ чамд энерги урсгал чухал шүү. Зөв гэртээ жижигрүү төвтэй байхгүй хөөе. Энерги урсгал чухал юм. Энэ өмнөд ингээд чихийн дуртай чамаа хуураад төлөхтэй доромжлоод өгч болохгүй шүү. Тэмтэй тэмцэн шүү дээ. Тэмц ихэр хэрэлт гэсэн үг шүү. Хар нуунаас аим шиг мэдрэмж авсан. Сэтгэл зүгээрээс энийг харалтаа. Дээр чи ийм том ачаа унгаж байгаа сте доор нэг хүн. Чи ихний ингэж амар гэмтэж байгаа гэдгийг эдгээр ойлгох хэрэгтэй. Өөрөө чичмаар сүлдээ би өөрөө галзуу болсон болов уу гэж бодох шиг те. Ингээ энэ хүнийг өөрчлөх болоо өөр болчих болоо гэд найдаал ингээл хязгаар нь харагдахгүй, ёроол нь харагдахгүй юм ингээ хоос найдлагаар өөрөө тэр хүмүүнийг бодохгүй одоо заяа. Одоо нэгт өөрийг бодно. Өөртөө цаг зав гаргана, найз нөхдөд хүрээл алга, чи өөрөө ажил төрөл бүх юмаа өөрчил, хөдөлгөөн оруул. За эсвэл ингээ найз нөхдөд хүрээлээ өөрчил. Аим шишиж чиний бүр ойр тойрны хүмүүс мэднэ гэж боддоо. Ойрхных гэж боддоо шижих юмнууд.
Нүгэлнээ сайдгүй махтай гэнэ. За яг зүгээр юм нэгээр дуустгумаа. Тийм хариутай байдیں۔ Заа. За ер нь бол аливаа юмыг сайн сайхан болгох, сайн сайхнаар дуудуулах, энэ хүнийг ухаараасаа харамсаасаа энэ хүн харамсан заа юу би хэлчихье. Ямар хүний гомдоос хүний сайныг гомдоо бол тэнгэр нь хүртэл хэлхэндгийн гэдгийг заа юу. Заяагч нь хүртэл хэлхэндгийн гэдэг. Энэ зүгээр байхгүй. Энэ ямар нэг юм үзэн туулан хүний сайныг, сайхан сэтгэлийг, хүний энэ зүтгэлийг, энэ хүний энэ амьдралаа золиослсон, өөрийгөө хайсан. Тэгээ энэ бүхний ингэ юу ч хүлээ юм шиг, оргүй юм шиг ингэ байх ёстой зүйл ингэ юм шиг байлгаад тэгээ ирүүлээ чамаас болсон чиний ингэ тэнийг буруу гэж буруутан болгоцсон. Энэ хүнд болохоор буруу байхгүй гэсэн юм аимшиг муухай юм заван байлаар энэ хараамаа хичээсэн хөвгийн юм муухай хянагч шиг юм ямар хин тарангуулагч шиг юм муухай энэ хандлага болох хэрэгтэй байхгүй. Ойлгоноо энэ хүн харамсна. Харамсуулагч хэрэгтэй. Энэ хүн уушлаараа чамаас салж чадахгүй. Магадгүй цуг байгаа ахтай уушлаад. Эсвэл магадгүй хол байгаа. Юма заавал амсна энэ. Чи хүссэн хамаагүй энэ хүнд хугаасаа эргүүн хөдөлсөн заяагаа хуурц. Энд нэг удаагийн биш болоод ингээ 2-3 удаагийн асуудал. Аюултаа да харамсан да. За. Ер нь бол ийм байна. Хэцүү уншлаг байлаа бас. Чанга байгаа маань, хэцүү байгаа маань. Энэ уншлагыг үзэж байгаа бол тэ цаашдаа яах вэ, ийх вэ гэж тал дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол холбогдоорой гэж би хэлмээр байна. Чадах чинь нэгээрээ ч гэсэн өргөлж гэсэн өрөөж өгөө заяа. За 4-р бүлгийн уншлага эхэллээ. 4-р бүлгийнхаа энергийн шалгалтыг эхлүүлээ. За бид нэг сүнээ гатах юм. Бараал сүнэчлээ та. Өнөөдөр цүг үзэх гэлээ бас. Маш хурх. Яа. За худал хуурмаг залм ихэнд өртсөн бол та зөв групп сонгосон байна. Энд бол мөнгө төрний залм их биш шүү. За бас. За мөртөө улаан өнгийн, молбор шар өнгийн, шар өнгийн тод юм өнгийн идэл хэрэгсэлэг авсан та ингээ хараа сууж байгаа орхон байгаа бол зөв группийг сонгосон байна. За жимс харагдаад байна. Нэг жимс мэмстэй орхон суугаад байгаа болтой юм даа. Жимс судалдаж авах гэдэг юм уу? Жимс л удаад ах юм. Хайтад ах юм. За тийм бол та зөв группийг сонгосон байна. За саяхан морин айл майл юм уу? Эсвэл морь унсан, морьтой айлд утсан энэ төр гэж гарч ирж байна заяа. За морь малтай л гэж байна. Тимэт гэж юм. За ингэснэ энд гэрээс өөр газар очиж хонсон гэж гарч ирээд байгаа юм. За өөр газар хоногдсон бол та зөв группийг сонгож байна. Хоногдож байхдаа энийг сонгосон үзсэн бол за майхан байж мэрэд асар сарвч энэ төр бариад л бол зөв сонгосон байна. Асар сарвч майхан урт ч юм уу тийм Монгол ирчим нэг тийм шинээр бариад. За 2-3-аас сууц үзэж байгаа бол зөв группийг сонгосон байна. Яна бурхан минь. 2-3 тест тавьцаа. За сар маранд өргөл өргөсөн байна. Та зөв группийг сонгочээ. За цагаан өнгийн нэвсгэр юм ороод талчуур, палаж, шорт эсвэл хослол авсан байна. Христосийн загалмаатай тийм загалмаатай болон нэмэгтэй мэтгтэй юм. Бас эмнэлгийн газраар явсан бол зөв групп байна. Загалмаатай BBC билж мөнгөр оронд ч Монгол зөв групп байна. За
За алмаатай миний тухай шүү. За нэмэр тэндээ бас муу имлэг очсон гарсан байна. За ингээд дөрөвдүгээр бүлгийг уншлаа шууд эхлүүлж. Би одоо ингээд шууд уншлуудаа явуулчихдаг шүү дээ. Тэгэхээр та нар маань цаг минутаа тавьж өгч байгаад баярлалаа, талархлаа. Тэгээд би хүн болгоны пост коммент уншдаг хариулж л чадахгүй юм чихгүй. Яа, энийг авахгүй. Ачаал дарамт, мөнх төрний асуудал, токсик харилцаа, ер нь бол адармаатай харилцаа, за шинэ эхлэл, амралтын байдалтай. За чи минь амралтаа авсан байна. Окей, амрах гэж амрах гад гэлцээд байж чинь мөнх төрний асуудал асар их байна. За сэтгэл зүйн байдал дээр бол чи өөрийнхөө сэтгэл зүйн байдал дээр бол асар өндөр ачаал дарамттай. Энэ 3 дугаар үрөвтэй төстэй хүмүүс биш үү? За мөн ийм адармаатай хосын харилцаатай хүмүүс байна. За юу. Ер нь бол чамайг чичилсэн доромжилсан хараас нь зүгсэн. Чамайг өөсөө өнтгөлсөн. Ер нь бол чамайг юм эвгүй байдалд хийж ийн хүмүүс ингээд кап авдаг. Ийм аимшиг юм байна. За мөнх төрний байдал, ажил төрлийн байдал дээр шинээр эхлэж байгаа бизнесийн талаар бодолтой болоо шинэ юм эхлэе, шинэ ажилд орё гэж бодож байгаа бол тэгээрээ заавал чи юм тийм юм хийж эхлүүлээрэй гэж хүзүү зөвлөж шүү заяа. За дөрөвдүгээр бүлэг сонсон хүмүүс. Би бол энэ дээр арайчтэй л гэж хэлэх юм. За хосын харилцааны өмнө дээр салхуу яах уу гэдэг тал дээр юм бодолтойгоо бол энэ дарангуул энэ хүчрхийл дотор ерөөсөө эрэгтэй эмэгтэй гэж ерөөсөө үс ялгаа байхгүй. Энэ аим шин дарангуул хөдөлгөөр энэ ядаргаатай хэрүүл маргаа юм доромжлол гүтгэлийг бол ерөнхийдөө болоо салаал гэж хэлнэ би. За чиний хувьд бол ер нь ингээ бүтээдэг, зурдаг, уралдаг, одоо яадаг, ажилдаг ийм хүн байх шиг байна. Ер нь бол бичиг цаас, төлөвлөгөө, нэр хүнд, тодорхой нийгэмд ижсэн байр суурьтай. За гэвч чиний гэр бүл гэдэг байгаа, чиний хайрлаад байгаа, чиний ингээ босгоод зүтгээд байгаа, хөрс хөдөлмөрөө зориулаад байгаа амьдрал бол худлаа байна уу? Тэ. Ерөөсөө чиний л буруу. Тэр хүн алдаа гаргасан ч чиний буруу, алдаа гаргаагүйсэн ч чиний буруу, халиваа нэгэн байдлаар хүнийг буруутгаад байдаг. Ийм байна. Энэ дээр бол би дэмий болоо даа л гэж хэлсэн. Би нөгөө өнд чинь ч гэсэн хандаад эхлээд бол юу гэдгийг гаж сэтгэлийнхаа гаж бодлыг одоо энэ хүнд гаргаад чи яах вэ гэж хэл. Ямар муухай балмад хэрцгээ юм бүдүүлэг одоо тий аимшиг хатуу ямар ч юм өөр зөөлөн эмгтээлэг ч гэдэг юм уу өөр зөөлөн юм хэр хүн шиг намблагч гэдэг юм ийм цаа шин хүмүүс талгүй эсрэг талч үнийг яриад байгаа шүү би за тэгээд ингээд бодож чинь өөр ингээд төлөвлөл ингээд хийчихье гэхээр бүх юм хийсвэр санагдаад боломж өгвөл дахин боломж өгвөл дахин ойлгоод хичээгэл чирэл яваад идэх. За тэгэл энэ амьдрал яагаад ингээд болохгүй байна гэхээр би бол хэлний заяа төрөнийхөө амьдралаар амьдраагүй чи. Заяа төрөнийхөө өөрийнхөө сонгосон юм замаар ингээ яваагүй ажил карьерийн тал дээр ч юм уу мөрөсөл сонголтын тал дээр ч юм уу ханишлийн тал дээр ч гэсэн чи юу яаран дүгнэлт хийх юм юмс. Өөрийнхөө амьдралаар явж шинэ амьдрал чинь ингээ өсөж дэвшин. Хоёрын амьдрал өсөж дэвжээгүй магадгүй үрдсэн л ах үрдсэн. Түүнээс өсөл дэвжил байхгүй. Хичээгээ зүтгээд байхад л өмнөөс салахгүй мөнгөний асуудалтай хэрүүл салахгүй. Тэгэл хичээгээл зүтгээл байхад дэвшлэхгүй улам л одоо ингээ өргөн ургацсан бол ингээл хувхаараад байгаа шинжтэй ингээ харагдчих шүү заяа. Тэг өөрийн чинь зүгт бол өөрийн чинь ингээд гоё хүн гэж боддог. Өөрийн чинь ер нь хөдөлмөрч зөв гэж сайн талаа, эерэг талаараас чинь хардаг ийм хүмүүс бол маш их байд юм байна. Ер нь зөв юм ярьдаг, зөв хөрөл ийм хүмүүс байд юм. Эднийхээ үг сонсон заяа. Шийдвэр гаргаж чадахгүй тэгээ нийлзээд юм амралт жингүүтлийн байдалтай байгаад байна. Яг сэтгэл санаа тавгуугаас болоод бас тэгээд гэж болох хальтай нэг ажил хийсэн ч хийгээгүй юм шиг тий. Өөрийнхөө байдалтай байж болно. За ер нь яагаад юм юу ингэж ачаал дарамт амар өндөртэй байна. За сонголт гинэ чи салхуу болгоо нийлхүү гэдэг сонголтыг өөрийгөө хамгаалж сурна. Өөрийнхөө үнэтэй нүүр тулна. Чи энэ зүйлийг мэдсээр ээж тэгээ эргэлзээл ингэ мэдсээр ээж нүүр тулж чадахгүй булгаал цухтагаад байгаа байхгүй өөртөө нүүр тулна. За ер нь чиний болж байгаа юмнууд дандаа л хийсгэр дүрсэлтэй юм юмнууд байна. Тэр хүний талаарх хашаал дарамтыг болно. Амьдрал чи олон шин хаалга байна. Орхих юмыг ер нь зөвөр орхицсан дээрээд штэ өөрөө зовоо явахаар өдөд өсөж дэвшгэр бол өсөж дэвшгэр л байсан.
яа төсөж дэвшгүй байгаа сонирм ахгүй бас. Тэгээ чи өөрөө ингээ хамгаалах хэрэгтэй. Чи өөрөө хамгаалж байгаагүй. Тэгээ бүх юмд өөрөө ингээ буул тэгэл ухаантай хүн бол ингээ буул тэгээд өөрөө өмнөдөө нүүр тулна шүү дээ чи. Өөрөөрөө ч байж чадахгүй юм тэнийг амьдралаар амьдрах гэж юу гэдэг. Өөрөөрөө байх хэрэгтэй шүү дээ. Шинэ амьдрал амьдралаасаа кайф авч амьдрах чи миний хилээд нэг удаа хилээд чи миний үүрэг авахгүй л байх. Ухаантай хүн маань мэдлэг боловсралтай гайгүй л хүн маань ер нь олон дотор эвэг болчтой. Тэгчээ чи ийм үүлийн үртэй ийм амьдралаар амьдрах гэж бол ерөөсөө байхгүй. Ийм стресс цаагаараа сэтгэл зүгээр өөрийгөө унаал стресстэй байгаа байхгүй. За эрүүл мэндийн тал дээр бол чамаа арай харцангуй гайгүй болгоом болов. Нэг шиг аяга ачаал таарна гэсэн тэр арай гайгүй болсон байна. За яг шинэ тэжээлтэй витамин сайн хэрэглээрээ жоохон гүйлгээд идэх ч юм уу идэж ихтэй дотор ч муухараад идэх ч юм уу хордлого урд авах гэдэг талын юмнууд бол бараас харагдчих шүү. Өөж итгээс хордлого авч болно. Аригтарснаас шудлага авч болно. Ийм хордлогын шинжний юмнууд харагдчихээн. За тийм мөнгө төрөлтэй холбоотой асуудал дээр урд хойд хормог ингэж нөхөж явсаар байгаа. Чи минь өрний сүлжээнд орох нэ. Энэ тал дээр асуудлаа зэгцлээ. За тэр угаасаа чамайг харлаг, угаасаа чамайг ойлгодгүй, хэлхий муухай, дарамжлах муухай, дарамжилдаг. Чамайг янз бүрээр зүхэж хараадаг энэ хүнтэй бол заавал болж бүтээд заавал ингээ хичээгээд зүтээ махар сахар гэж би хэлэхгүй. Яг зарим хүмүүс бол хэлхэл амьдралаа л авч үлдэх хэрэгтэй. Өдөө бол босгоцсон амьдрал. Тэмээд өдөө бол босгосон амьдралтай. Тэгэхээр өөрчлөлт байхгүй бол өөрчлөгдөхгүй шүү дээ гэж чинь. Үе төмөн бодол, үе төмөн эргэлзээнд асруудаа явуулсан. За байгальангадаа гараарай сайхан мөргөл үлдээр эжний амьдралд гэрэл хийгээ гарна. Юм өөрчлөгдөн гэдгийг бас санаарай. Тэгэхээр чамайг энийг ганцаараа авах чинь л өөрчлөгдөх баг. Чи өөрөө яг шийдвэр гаргаад аль шийдвэрийг гаргасан чи өөрөө сууж агаад би яг энэ замыг барьлаа. Би хизээ шантрахгүй энэ замыг хүлээлээ. Энэ аим шиг адармаатай харилцаанд энэ замаараа явлаа гэвэл тэгээд би ахиж хизээж гонгонохгүй тий. Би намайг энэ хүн хуурч ийсэн ч, намайг энэ хүн доромжилж ийсэн ч, намайг энэ хүн буруутгах ийсэн ч би энэ харилцаагаа авч үлднэ гэжсэн ч чи ганцаараа суугаад тэр шийдвэр гаргана. За үнэхээр би өөрийгөө хайрлах цаг болчихжээ. Энэ хүн намайг бол хайрлахгүй байна. Энэ хүн өөрчлөгдөхгүй байна. Энэ хүний зүрх нь урвагч юм байна. Энэ хүн өөрөө миний хажууд байх ёстой хүн биш юм гэдгийг хүлээн зөвшөөрөв. Бас ганцаараа хариу шийдвэр гаргах аваас чиний амьдралд яг зориг гаргах цагаас эхлээд гэрэл хийгээ орж ирнэ гэж гасч шүү заяа. Нэг сарнаа мөргүүлээдэг багад цэцгэлээлээд цаг хугацаа бол явдгаараа явж байна. Ашир богино хугацаанд ер нь бол амьдрал чинь ингээд хэрэнтэй салаад хэдэнтэй нийлж хилээс хугацаа салж нийлж үзээгүй биш салж нийлээж шүтсэн амьдрал. Бүх зүйлийг ингээд мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдрах айгүй төвөгтэй шүү дээ. Тэгээд өөрөө сонго өөрөө шийдэж би хэлээ. Тэгээд асар төвчээртэй юм даа л гэж хэлээд та. Би бол гайх чинь биширж ийн бараг. За ер нь шийдвэрийг чи өөрөө гаргаарай. Гарах гал ингээд бодлол нэг гаргаал нэг болол ингээд яваал байх. Нэг удаа хэлээ шүү амархан зүйл биш учраас тэг миний мөрөг бусдын мөрөөс ялгаатай би бол хэлнэ. Би төөрөглөхгүй, би магадлалыг ярихгүй. Би аль болох чиний амьдрал тохиолдох зүйлийг хэлнэ. Тохиолдоод байгаа зүйлийг хэлнэ. Эцсийн үр дүн ийм зүйл л болно гэдгийг хэлнэ. Та хоёр эцсийн үр дүнд сална уу? Чи өөрийг чинь хайрладаг, өөрийг чинь цэцгэлүүлдэг, дэлбэлүүлдэг, өөрийг чинь ойлгодог хүнтэй уулзах юм байна. Яг өөрөө л мэднэ чиний шийдвэр учраас. Тэгээ өөртөө үнэнч бай, сэтгэлдээ үнэнч бай. За юу. Бити эргэлзээ шийдвэр гаргаж чадахгүй бөөрн хэлээд ингээд тодорхой бус бай. За үнэхээр наад хүнтэй амьдрын окей. Юу ч болж исэн тэсэн би 20 жил зовход ч бэлэн байна. Тэ гэжээвэл хамаагүй. Энэ талтай нэг бодлын за окей цаг нь болоогүй юм. Эсвэл би хэд яарчиж би өөрийгөө хайрлах цаг болсон байна гэд дараагийн үйлдэл хийж эхлэхээс чиний амьдралын дараагийн зам нэгднийг маш сайн санаарай гэж хэлээ да. За ингээд 4-р бүлгийг сонгосон энэ харандаг сонгосон хүмүүсийн уншлага эхлүүлье.
Энэгийн шалгалтаа эхлүүлье. Зүүд нөр маш гоё гээгээл. За чим нь олон сонголт дотор. За зүүд нөр маш гоё ингээд тараад нь зүгээр уул мод толгойд олон хүн дотор явах те байгалийн амьтдыг ингээд зүүдэлж бол та цөөгөр би сонгосон байна. За зүүд нөрөндөө муу олон хүмүүс дотор ингээд явж байгаа барьж байгаа гэж зүүдэлж бол окей зүү тохио байна. За мөн өөртөө саяхан юм шинэ зүрхний хэлбэртэй, амьтны хэлбэртэй юм игдүүдээ ингээд зургалтай юм хүмүүс худалдаж авсан бол та зөвгөөр би сонгосон байна. За сайхан өргөл өргөдөг юм бол зөвгөөр би сонгосон байна. За ийм өслөг үд самбаалаг ийм өслөг гэх юм уу, амьтны үс гэх юм цацаг мацагтай ийм юм харагдаад ах юм. Ийм үнтэй ойрхон мэдэг орны ч ойр үт юм бол ширээний ч ойр гадах юм үстэй бөмбөлөгтэй ч юм уу сүултэй эсвэл ингээд навч мавчтай юм сагсгар юм харагдаад. Тийм байдаг бол та зөвгөөрөө би сонгосон байна. За ингээд 5 дахь бүлгийнхаа хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлээ. Манай энэ хүн бол юусэн гоё. За би энэ хүнийг бол дараагийн амьдралаа эхлүүлэх байх гэж өрөөе. Харагдчих шүү. За салаа сарнаад худал хуурмыг эсэргүүцээ салаа сарнаад ажил амьдралыг нэгт тавиад ажлыг амьдралыг өөрийн өсөлтөд нэг тавиад явж байгаа юм байна. Энэ хүн бол. За шинэ хүн гарч ирнэ. Хоёр ч хүн гарч ирнэ. Өөрөө сонголтыг хийнэ. За юу. За ер нь бол өөрөө бол ямар нэгэн байдлаар өөртөө ч хүн харилцаа эхлүүлье. Ингээд хийя гэхээр бол шууд ингээд нүрүүгээд хариу үйлдэл гаргадаг юм байна. Ер нь бол зөвхөн урд нь авсан амьдралын шархаасаа болоод юм уу урд нь авсан шийдвэрээсээ болоод энэ хүн бол ингээд яаран дүгнэлт хийхгүй чинь ажил төрөл амьдралын тал дээр бол ерөөс ингээд өсөл тарж байгаа боловч ойрд ажил чинь жоохон зогсоод мөнгө төгрөгийн гангасан юм байна. Гэтэ давгүй олно заа юу. Өмнө бол тэрийг хэлчихье. Ийм үний ажил бүтээж явдаг шүү дээ. Хоёр ч хүнтэй танилцах юм байна. За амьдралын шинэ төрөл гарч ирнэ. Хүний амьдрал сүнсэн бие махан бие заяа төрөлдөг гэх 3 төрлийн өчирлээд. Үүнийг одоо орчин үеийн хагцах суугч арга гэдэг 3 өчирлэж яриад байна. За өөрөө чинь бол яг ойлголоо зовоосон хагцсан өчрөл чинь дуусаад байна. Жаргах өчрлөө сонгоно ойлоо. За юу. Энэ талаар бодоорой. Ийм тохиол орж ирж шүү. За ийм хэлж чинь. Ажил төрөл карьерийн талаар төлөвлөгөө өөрчлөлтүүд байна. Мөнгө төгрөгийн асуудал байгаад байна. Хөрөнгө оруулалт мөнгө төгрөгийн асуудал байгаад байна. Явсан ажил чинь жоохон зогсоод ингээд би илжилтийн 80-90% дээр зогсоод ингээд гацчихад байгаа юм байна. Өөрөө чинь үзүүлж харуулж байгаа хамгийн чухал юм бол мөнгө төгрөг ажил төрөл болов байсан боловч давхар хайр сэтгэлийн харилцаа яваа юм байна. За нэгэн дээр нь бол харилцаатай хүн байна. Нөгөөтгөн дээр нь бол шинээр танилцах ажил төрлийн мэргэжлэр ийшээ тийшээ замд явж байхдаа эсвэл гадагтаа шүдэ гадаа явж байхдаа танилцах хүн байна. За окей алигийн ч тий пупа гэж зүхтаахгүй. Алин ч ингээд нэг найдар итгэл төрүүлж ингээд яагаад ахгүй альсаараа харж байгаарэ амьдралд чинь шинэ боломжийг шинэ орчинд бүрдүүлэх эргээ сэтгэлд чинь ийм шинэ юм гэгээл үзүүлэх тийм учрал хайр гарч ирж шүү заа юу. Энэ бол ганц би эсвэл тийм найз залуу охины харилцаатай эсвэл тэ шархнаас олоод ерөөсөн айцнаас халаагаа охин. Окей. За чим нас бичиж цаас төлөвлөгөө карьер өсөлт аюу юм чадамжтай хүн байгаад байна. Оюуны ч юм уу те бичиж цаасны ч юм уу гарын дүүр ч юм уу гарын дүү ч юм уу иймэрхүү чадамжтай хүн байгаад байна. За өрн авсан сэтгэлийн шарах гэдэг юм чинь харуулад өгөө л доо. Тийм ээ. Одоо энэ сэтгэлийн шарах харцангуй эдний өөрөөдөө сухаа болсон ажил карьер өсөлтөд явдаг болсон тийм ээ тийм чимэн чаднаа бодож төлөвсөн ажил жижиг шиг мөнгө төгрөгийн асуудал өөр шиг ийм зүйлүүд байгаа бол чимэн нийт хөрөнгө гэдгээр дуудуулаа эд материалаа сайхан дуудуул хоол цомгоо тогтоох иймэрхүү юмудаа жоохон анхаараарэ. Одоо цаг нь болсон байна. Ямар нэгэн өөрийнхөө төлөө ямар нэгэн үйл бүтээх хэрэгтэй болсон байна. Ингээд баярлаг байшин тий гой юмнууд гарч ирж байна л та мөнгө төгрөг. За эднэрээс сайхан дуудаарай. Тэгэхгүй бол ингээд
Бижилж байгаа тодорхой үе дээр ингээд зогсчод байгаа юм байна. Ингээд хаашилж шүү заяа. Тэгээ хамгийн чухал юм бол миний ажил хэрэгэл гэдэг яваад байгаа хүн байна. Амьдралын ирээдүгөө бат зогсооно. Өөрөө өөртөө нүүртүүлээд өөрийнхөө үнэн хүлэн зөвшөөрнө заяа. Сүмсэн бие жоохон тийжэн хооллно. За бусдын боломж тусалцаа харж байна. За бусад хүмүүс чамайг энэ хүнд байдлаас аврам гаргана гэдэг итгэлээ битүү буу алдаарай. Тэгээ цаг нь болж байна. Чамд олон зүйл дээр гол шинжилт гарч ирж байна. За энэ дээр чимэн ингээд нэг юм савлаад байна тийшээ доош хүмүүс. Сэтгэл зүйн байдлаасаа болоод байгаа юм ингээд бүтлгүүтлээс болоод байгаа юм ингээд савлаад янз янзын хүмүүстэй уулзахаар ингээд савлаад ингээд нураад байна. За юу жоохон шантарчих гад байна. За окей шантарахгүй шүү заа хонгорно. Юунаас шантрах бол мянган түмэн шатгаан байсан ч гэсэн чи энэ амьдралд энэ тариар энэ өсөлт энэ асуудал хүртэлтэй одоо яг асуудал гарчлаа шүү дээ. Энэ хүртэл чи асар их юм туулсан амьдралын зовлонг туулсан зүтгүүрийг мэдэрсэн шаналл гэж юу юм өвчин гэж юу юм зовлон гэж юу юм гэдгийг эмийг ойлгоцсон юм баггүй юу да. Зүгээр л годруулсан жаахан хүмүүс шүү дээ. Тийм учраас бити шантраараа бити бууж өөр энэ хүртэл явчаад бууж өгнө гэж байхгүй хонгор минь. Окей. За юу. Нэг жаахан бусдын туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна заа юу. Солонго татнаа зүрчний амьдрал төсөөл бодоод байгаа юм чи хүсэл чинь би л зөөр яг жоохон наашлуулах хэрэгтэй байна заа юу. Чиний бодлоор бол маш хурдан наашлуулмаар байгаа боловч хурдан болж өгөхгүй байна. Яг уу бусдын юм чамаа шалтгааллах юм ингээд болцоод байдаг. Бусдаа шалтгааллах юм хөдөлж өгдөг. Гэхдээ хөдөлнө заа юу. Хөдөлнө гэдгийг би чамаад бүр амлчих. Чимэн жоохон ингээд өөдрөгөө харахтай. Энергийн бас эрчмийн гэдэг химний гэдэг те. Заслуудыг маш сайн хий. Тий. Ер нь бол тэгж хэлнэ. Энэ ингээ богино хугацаанд энерги өөрийгөө хурдан сэргээх юм, энерги хурдан сэргээх юмнууд хэрэгтэй. Хэд баялаг тогтоох дом өмөл хийх хэрэгтэй байна. За ерөнхийдөө жоохон азийн юм дуудмаар юм байна гэж хэлье би. Миний зүгээс бол тиймэрхүү домууд хэрэгтэй юм байна да. Ингэж гарч ирж байна. Баяр жаргалтай мэдээ сонсноо гэж энэ хонгор минь заа юу. Тэгэхээр бас чиний өмнөс баяртай байна. За хайр сэтгэлийн асуудал дээр ямар вэ? За энийг өнөөдөр хайр сэтгэлийн өмчлөг болгоод орсон. Эргэлзээ танилцээ зүүн сайн өрөөсөө яарахгүй. Тэгээд амьдрал ямар юм байдаг биш тийм гэл та хоёрын хувьд бол бас одоо харилцаад байгаа хүний шүүм холбоотой байгаа хүний хувьд бол ерөнхийдөө бас нэг гэрчүүд яваад орчих боломжгүй байгаа тийм эсвэл та хоёр одоо ингээд яарахгүйгээд айл нэг сэтгэлийн шарахтай нэг жил төстэй сэтгэлийн шалгалтай хүмүүс байх шиг байна. Нөгөө талаас бол энэ шинэ нөхөр ирж штт. Сайхан дураараа юм уу хөрхөн. Тэгээ ийм хүн ч өөртөө ч хэрэгтэй бас. Ийм жоохон хурдан шийдвэр гаргаж та хурдан үйлдэл хийжтэй. За ер нь аливаа юм ингээ хурдан тууштай юм хүмүүс байна энэ хүмүүс. Ер нь дандаа ялна гэсэн сэтгүүтэй ялна гэсэн ойлголттой юм уу. Одоо байгаа хүн ч юм бол өөр хүн байдаг шүү дээ. Тэр шууд нэг гэрт орчиж чадахгүй нэг талтаа гарчиж чадахгүй хүмүүс байгаа даа гэсэн хэдий ч гэсэн шинэ хүн ч юм бол тийм ээ. Тийм шинэ хүн ч юм бол заяа төрөний чинь дагуу уучрах хэрэгтэй хүн юм байна. Одоо байгаа хүн ч юм бол ерөнхийдөө сайхан зүйлийг амлаж байгаа, сайхан зүйлийг зүтгэж байгаа, хичээж байгаа юм шиг боловч энэ хүн бол яг өөртөө ч амьдран танилна гэсэн тал дээр ширгэлцээтэй тийм талын шийдвэрс гаргаж чадахгүй таач бас тэр тал дээр ингэ суучгаар байсан бол суучих واخгүй хоёртой сууж чадахгүй юм нөхцөл байдалтай хоёр байна. Тэгээ шинэ учраас шинэ зүйлдээ өөрийгөө бэлдээрээ хүлэн зөвшөөрөөрэй. Тэгээ ямарваа нэгэн байдлаар ингэ хүн амьтантай танилцвал энэ хүн болов гэсэн юм дээр бити яараарай. Тэгээ угаасаа хүний ингэ заяа төрөний хань бол маш хурдан мэдэгддэг, маш хурдан болчтой. Болохгүй бол болохгүй яваа л гэдэг. Болоход бол маш хурдан шийдэгддэг гэдэг бас танаа маань мэдээд аваарэ гэж л би хэлээ да тий. Тэгээ ажил яах юм бэ гэж юу? Ажил явнаа. Тий. Ихтэй юм чимээ хэллээ шүү дээ. За эрүүл мэндийн тал дээр бол шантарч гад байсан талаасаа болоод жанхул гар бадаараа тэгээд одоо ингээд бүсэл эднээсээ эхлэлээ жоохон өвдөд юм хэр одоо юу 5 цул өргөн за авилттай хүн бол өндгөвч аарцэг нуруу өнтер гэх юм уу тий.
За зүүр нойрыг гой болгохын тулд зүүрний сайн домуудыг хийгээрээ өрөөлийг сайн үргэлжлүүлээд өргөх хэрэгтэй. Алдаг оног өргөнөж байхгүй. Харуу ертөн цуудсан гэдгийг хэлээрээ харж мандад даасан тэнгэрүүч харж мандаж байна. За ууж идэх зугаа цэнгэлээс цагаан хоолойгоороо зөө сэвтчгээд тал байгаад байдаг учраас амархан бузарч шигдэг тал байдаг учраас энэ тал дээр хамгаалалт хэрэгтэй байна. За ингээд шаналсан зовсон бас өөрөө ингэ шаналсан зовсон ажил төрөл чинь бүтэмжгүй байж ш. Тэгээ өөрөө чи ойр өвчин дандаа юм шаналсан зовсон ижил юм энергитэй хүмүүс энийг цэвэрлэе. За юу ямар энергийн дотор энэ яг л тэр энерги чи сүлэлдэ толилдсон штэ. Ер нь бол тэгээ бас нэг ажил төрөл нь бүтэхгүй бүтлгүй юм ярьсан ийм хүмүүсийн донд суугаад тахаар ажил чи ийм бүтэхгүй л байж штэ. Нэг жоо өөрөөсөө өндөр өөр эготой тэгээ өндөр ийм гой мэдрэмжтэй гой юмыг ямаараа сайхан өрөөж идэг ажил амьдрал нь ч гэсэн гялалзаж явдаг ийм хүмүүстэй харьцаад үзээс хүмүүстэй хэсэг ойр байгаад үзээрээ тэгвэл ингээ бас нэг энерги жохорд нь хөвдөж магадгүй юм байна. Ажил төрөлчин гой бүтэмжтэй явна тал талаа үрээгээрээ ч юм гэж гарч ирж шүү. За яа онгороо да. Тэгэхээр баяр хүргэе. За энэ үртэл үзсэн та нартай баярлалаа.